За, инquiry сайдаас 2 асуулт, эдийн засгийн хөгжлийн яамны сайд, нөмөр сайдаас 1 асуулт асууя. Бид нар гайлын татврыг одоо тэглэх хилцээр өргөн нийтийн барааны бүтээгдэхүүн дээр 360 бүтээгдэхүүн дээр яриад байдаг. Гэтэл одоо эргээгээд бас гурилын татвар тэглэсэн асуудлаа эргээгээд нөхөн сэргэх энэ хилцүүлэг яваад байдаг. Тэгээ энэ хоёр чинь зөрчилдөд байгаа юм шүү. Тэгээд энэ алдаан дээрээс ухамсарлаад энийгээ дотоодын үйлдвэрлэлээ хамгаалаад дэмжиж хүнсний аюулгүй байдал гээд олон одоо хүнсний аюулгүй байдлыг хангах урт хугацааны мөрөө хөтөлбөрүүдэд хэрэгжүүлсэн. Гэтэл нөгөө талдаа эсрэгээр нь бүр илүү өргөн цар хүрээтэй эрсдэлд орж байгаа юм биш үү? Энэ дээрээ та нэг тайлбар хэлж өгөөч. Би бол логикийн зөрчилдөөнтэй байна гэж хараад байна. Хоёрдугаарт инquiry сайдаас дахиад асуух. Та одоо энийг хариуцж байгаа. Засгийн газрын дэргэдэх аюулгүй байдал судалгааны хүрээлэнгийн дүгнэлт нийтлэгдсэн байлээ. За түүн дээр бол одоо Евразийн эдийн засгийн худалдааны хэлтсээр дээр Киргиз, Армян улсууд оролцоод яг бидний өнөөдөр ярьж байгаа шиг дотоодын зах зээл дээр боломж нээгднэ. Бид нар одоо ингээ 200 сая хэрэглэгчтэй зах зээл рүү 5 улсын зах зээл рүү гарна гэсэн боловч Киргиз бол төсвийн орлогын гайлын татврын орлого байхгүй болсон. Армян бол дотоодын үндэсний үйлдвэрлэл нь сүрсэн. Тэгээд ер нь бол дотоодын зах зээл нь бүхэлдээ Орос, Казахстан, Белорусын бүтээгдэхүүнээр дүүрсэн нөхцөл байдалтай маш том алдаа болсон. За энэ үндслэлийг харж үзээд Тажикстан, Узбекистан энэ хилцээрд нэгтгэс татгалзаж байгаа гэсэн дүгнэлт байна. Тэгэхээр энэ судалгааныхаа дүгнэлтийг засгийн газар авч хилцдэг юм уу? Энэ бид нар одоо өөрснөө ингээд таамаглаад яриад байна. За энэ хоёр асуултыг инquiry сайдаас за ган төмөр сайдаас асуух нь магадгүй одоо бид нар 90 онд маш олон татврын таатай бүсээс хамаарч оюутлын үйлдвэрийн цехүүд нэгжсэн. Тэрэн шиг магадгүй одоо Япон солонгосын компаниуд, Хятадын компаниуд нь энэ Евразийн зах зээл рүү монголоор дамжиж гарах гарц, магадгүй Америк руу гарах гарц байж болох юмаа гэсэн судалгаа тооцоос хийгдсэн үү? Эдийн засгийн тооцоол хийгдсэн үү? Тийм судалгаанууд байгаа юу? Ашигтай гарах хөлбөрийг тооцож үзсэн юм уу? Тэгэхээр үнэхээр тийм ашигтай гарах хөлбөр байгаа бол тэрийг та танилцуулаач гэж хүсэж байна. За. Амраг шүний асуултанд хариулъя. Инquiry сайд. За. Гурил энэ хилцээрт ороогүй буюу Евразийн холбоо Монголын гурилын одоо босго 15% татварыг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Харин бид энд нийцүүлээд татвараа маргааш шилжээд шийдчихвэл бид дотоодынхаа газар тариалан болон энэ үйлдвэрлэлээ хамгаалах болцоо бүрднэ. Нэг. Хоёрдугаарт бидний Монгол улсыг Кыргызтай харьцуулах болохгүй. Дээрээс нь аюулгүй байдал судалгааны хүрээлэн засгийн газрын судалгааны хүрээлэн биш. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөн дэргэдэх стратеги судалгааны хүрээлэн гэж аль биесний байгууллага вэ? За энэ бол аюулгүй байдлын судлалын хүрээлэн бол өөр. Сайн дурын одоо төрийн бус байгууллагын хэмжээнд үйлчилж байгаа хүрээлэн шүү. За ямар боломж эрсдэл талаас бид боломжоо их төрүүлж харна. Бидний энэ Евразид хийх давуу тал бол бидэрт байгаа мал хамгийн их олон мал байна. Өндөр тус мал аж ахуйн гаралтай түүхэд бүтээгдэхүүн байна. Ялангуяа манай уламжлалт арьшир ноос ноолоор хүүтэн сэрүүн бүсийн 200 гаруй хүн амтай зах зээл дээр манай энэ хөнгөн үйлдвэрлэлийн салбар гарах таатай нөхцөл бүрдэнэ. Эд бүгд 5-аас 50% татврын хязгаарлалттай байсан. Энийг аваад байхад манай хөнгөн үйлдвэрийн салбар энэ сэрүүн бүсийн орон зай дээр маш амжилттай өрсөлдөх болцоотой. Нөгөө талаар хүнсний бүтээгдэхүүн. Хүнсэн дээр импорт нэмэгдэнэ. Нэр төрөл эрс олширно. Хэрэглэн дээр олон төрлийн барааны сонголт бий болно. Нийт хүнсний 94 бараа энэ хилцээрт импорт талдаа Монгол улсад орж ирнэ. За энэний эсрэг бид хүнсний хувьсгал Атрын дөрвгээд энэ бодлогын хүрээнд хамгаалалт хийж байгаа 19 нэр төрлийн бараагаа хамгаалах юм зохицуултуудыг хийж байгаа. Гол нэр төрлийн бараан дээр хилцэл үндсэндээ хийгдсэн. За ингээд
зарим саналаа тавиад бид хасуулсан. За зарим дээр нь бол харилцсан одоо буулт хийж тохирсон. За йогурт, жигнэмэг, өргөнцөр, эрдэс ус гэсэн бүтээгдэхүүнийг бид хасуулж чадаагүй. Буюу үндсэндээ гэхдээ бид гол зорилтод хамгаалах бараанда хамгаалт хийсэн. За нөгөө талаар энэ хилцээрэнд онцгой албан дотор болон нэмүүртгий албан дотор энэ хилцээрд ороогүй. Бидэнд онцгой албан дотороороо зохион байгуул зохицуулах, дотоодын үйлдвэрлэлээ хамгаалах арга хэрэгсэл байна гэсэн үг. Саяны дурдсан тамхин дээр ихэд оронд нь зориулсан, бүсэд зориулсан бид нар онцгой албан дотороо их хурл батлаад явхад энэ дотоод өрсөлдөөн дэгш байдлыг хангаад явчих болцоо те. Ахад нэг зүйлийг хэлэхэд одоо бид ер нь яг энэ цаг үед л одоо энэ бүслүү гарч өрсөлдөх хэрэгтэй. Нөгөө талдаа энэ гадаад улс төрийн аюул нөхцөл байдал холбоотойгоор Европын холбоо бусад орнуудын хориг эдийн засгийн хоригтой үед бидэнд өрсөлдөхэд харьцангуй давуу тал орж ирнэ. Энийг ашиглаж бид нар өнгөрсөн 30 жил бий болсон энэ чадвараа нэг сориод үзмээр байна. Энэ их хурл энэ гэрээний үр дүнг бас авч үзнэ. Бид 28 оны 5 сард энэ гэрээгээ дүгнэ. Үнэхээр ахиж дэвшил гараад Монголын үйлдвэрлэлээ бэхжүүлээд экспортын одоо олон талбарт эдийн засгийг бий болгох энэ гол зорилтыг хангаж чадвал маш сайн олд болно. Үн дээр үнэхээр сул дутуу боллоо гэвэл энийг өргөжлөхгүй байх болцоо байгаа. Энэ бол төр гэрээ гэдгийг сайн ойлгоно. Холбоонд орж байгаа элсэж байгаа асуудал байхгүй, үүрэг хүлээж байгаа зүйл байхгүй. Хамгийн гол нь бидний алсын хараа. За энэ хоёр сайдад нэмж нэг минут өгье. Монгол улсыг хөгжүүлэх алсын хараа 2050-д бүс нутгийн эдийн засаг худалдааны интеграц нэгдэж худалдаа хөгжүүлэх зорилт тавьсан. Монгол улс үндэсний аюулгүй үзүүлэлт баримтлалд цөөн зах зээл, цөөн нэр төрлийн бүтээгдэхүүний экспорт, импортын хэд хамааралтай үндэсний эдийн засгийн эмзэг байдлыг бууруулна гэсэн зорилт байдаг. Нэг орноос худалдан авах бараа бүтээгдэхүүн нийт импорт хэд давмгаалгаас сэргийлэх бодлогыг баримтлана гэж. Үнэхээр энэ дээр бол худалдааны тэнцвэртэй алдагдсан байгаа. Нэг орноос хэд хамааралтай байгаа. Энийг цөөлөхөд Евразийн манай хүйтэн бүсийн манай уламжлалт гол хөнгөн үйлдвэрийн зах зээлд нэлээд эерэг өөрчлөлт гарнаа. Бүгдээр нь оролдоод үзье, өрсөлдөөд үзье. Бидэнд бас давуу талууд их биш шүү. Бид нь үндэснийхээ үйлдвэрлэлд итгэх хэрэгтэй. Дагсан бусад одоо эх онуудын төсөвт бид нар татврын болон бусад одоо бодлогын дэмжлэгүүдийг, тарифын бусад дэмжлэгүүдийг, банк санхүүгийн хөшөөргүүдийг бид бас эндээ дайшлаж ашиглах хэрэгтэй. За Гантөмөр сайд нэмж хариулъя. За анар гишүүний асуултанд хариулъя. Логикийн алдаа ерөөсөө байхгүй. Бид нар одоо жишээлбэл гурилан дээр гарч байгаа сургамж юу вэ гэвэл 5% татврын үн цэнийг одоо бид нар ойлгож байгаа. Тэгэхээр бол бид Оросын холбооны улс руу гаргах гэж байгаа манад үйлдвэрлэж чаддаг 367 төрлийн бараан дээр 10-аас 40% тариф тавьсан байдаг. 10-аас 40%. Тэгэхээр бол энэ өндөр тарифыг бид нар тэглэх тухай хэлцээр гэдгээ бол цөмөрөө ухамсарлах хэрэгтэй. Нэгдүгээр. Хоёрдугаар дахиад логикийн зөрчил алга. Юу вэ гэхээр бид яг гурил шиг өргөн хэрэглээний дотооддоо үйлдвэрлэдэг бараануудынхаа тарифыг хэвээр нь үлдээж байгаа. Зарим нэгэн дээр нь тодорхой хэмжээний квот өгж байгаа. Өгнө гэдэг нь угаасаа авдаг бараан дээрээ квот үлдээж байгаа. Тийм учраас бол бид нар хүнсний ногоо газар тариалантай холбоотой бүтээгдэхүүн дээр нь одоо хөнгөн хүнсний үйлдвэрлэлийг яг босгож ирж байгаа бүтээгдэхүүнүүдэд бол бүрэн хамгаалсан гэж өнөөдөр ойлгож ажилдаа орж байгаа маа нэгдүгээрт. Хоёрдугаар тэр нь экспортлоход гадны хөрөнгө оруулалт бол хэр болов гэдэг асуулт байгаа. Энэ дээр бол бид энэ гэрээнд орохдоо юуг одоо төлхөө хөндөсөн бэ гэвэл манад үйлдвэрлэгдсэн барааны орцсон дотор 50% нь гадны орц найрлага бараа бүтээгдэхүүн байж болно гэдэг ийм тохиролцоо хийж чадсан. Энэ юу вэ гэвэл тодорхой хэмжээний гадны хөрөнгө оруулалт, гадны тоног төхөөрөмж, гадны түүхийн эд, Монголын түүхийн эдтэйгээ нийлээд бараа бүтээгдэхүүн болоод ингээд экспортод гарахтаа Монголын гарал үүслэр тарифынхаа хөнгөлтийг идэх ийм боломжийг авч чадж байгаа. Тийм учраас бол яг энэ 367 нэр төрлийн бараан дээр бол гадаад хөрөнгө оруулалт шууд утгаараа нэмэгдэнэ гэдгийг бол хэлье. Баярлалаа.
За, инх насан гишүүн асуулт асууна.